Эрүүл биед саруулхан оршин гэдэг. Хэрвээ та амжилтанд хүрээ, аз жаргалтай сайхан амьдрыг гэвэл эрүүл мэнд маш чухал. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралыг Монголдоо гэсэн ураатай суугт минь тавтаа морил. Эрүүл биед саруулхан оршин. Энийг бид бүхэн багасаа сурж, сонсож, хэлж ярьдаг. Гэтэл хэлж ярих бол хангалттай биш. Би өнөөдрийнхөө бичлэгийг яг одоо сандал дээр бол суугаагүй байна. Сууж байгаа юм шиг одоо энэ хагас суултын хэлбэртэй гэж миний гуйны булчин хөлийн булчин чангараад их сайхан байна. Амжилтанд одоо би зүгээр ингээ босъё те. Амжилтанд хүрье гэж бодох юм бол эрүүл мэнд хамгийн чухал. Pepsi Cola-гийн захирал ингэж хэлсэн байдаг. Хүн амьдралдаа 5 бөмбөгийг бол байнга эргэлдүүлэн жонглордож ээлж дараалуулан гар дээрээ авч ингэж явдаг гэнэ. За нэгдүгээр бөмбөг нь болохоор эрүүл мэнд тэр нь за энэ 5 бөмбөгийнх нь 3 нь эрзэнэн 2 нь шилэн байдаг гэж. Эрүүл мэнд тэгээд гэр бүл өөрийн дуртай зүйл дөрөвт нь болохоор найз нөхөд тэгээд 5-т нь ажил. Энэ 5 бөмбөгийн аль нь эрзэнэн аль нь шилэн бэ? За тэгэхээр та нар мэдж байна. Эрүүл мэнд гэр бүл 2 нь бол шилэн бөмбөг байдаг. Тэгэхээр хэрвээ ингээд жонглордод ингээд байж итэл энэ 2 гэр бүл эрүүл мэндийн аль нэг нь газар унах юм бол тухайн бөмбөг маань цуурна, магадгүй хагарна, дахиж хизээч анхны байсан шигэ бол байхгүй. Гэтэл дуртай зүйл өөрийнхөө хийдэг дуртай зүйл хобби эсвэл найз нөхөд эсвэл ажил мэргэжил энэ бүгд аль нэг нь унсан ч гэсэн эрдзэнэн учраас ойгоод буцаад гараад ирдэг. Ямар нэг юм бол тийм цуурна, хагарна, нэвтрэн гэсэн асуудал бол байдаггүй юм байна. Тэгэхээр амьдралд та аз жаргалтай байхын тулд амжилтанд хүрээ гэж бодож байгаа юм бол гэр бүл эрүүл мэндэ чухалчлах хэрэгтэй. Миний хувьд та бодож иж магадгүй ингээл дандаа бичлэгээ суугаад хийдэг, ер нь ингээд тасгал хөдөлгөөн хийдэг болов гэд. Миний хувьд би өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулаад үзэхгүйгээр өөрийгөө л би 4 давхурд гарахтаа амьсгаахгүй гарахыг гардаг болмоор байна гэдэг ч юм уу тийм зорилт тавиад эсвэл нэг зурагт үзлээ, эсвэл нэг бичлэг үзлээ гэж бодох юм бол би заримдаа компьютер дээр их удаан цагаар ажилладаг. Тэгээд яах вэ гэхээр өнөөдрийн бичлэгийг бол би босоод зогсоод хийж гин. Тэгээд зарим тохиолдолд би яадаг вэ гэхээр нэг дугуун дээрээ сайхан жийж агаал тэгэл бичлэгээ үздэг юм уу эсвэл захиагаа хариулах захим шуудангуудаас шалгах ч юм уу тийм байдлаар аль болох идэвхтэй хөдөлгөөнийг амьдралдаа оруулахыг хичээж байгаа. Би бол өөрийнхөө ямар амьдралын хэмнэлд яаж эрүүл мэндээ сайн болгох вэ? Хооллолт, дасгал хөдөлгөөн ер нь бол эрүүл мэнд гэдэг нь бол бие, сэтгэл санаа, хооллолт, хөдөлгөөн гэсэн энэ 4 зүйлсийг бол оруулж байдаг. Тэгээд өнөөдөр би энэ эрүүл мэндийн талаар та бүхэндээ ярихдаа Монгол та бүхэн үзсэн байж магадгүй үзээгүй шүүж магадгүй Монголын ютубер Түшиг гэдэг нэг залуу байдгийн. Тэр залуу Францад амьдардаг. Тэгээд сурж байгаа юм бэлээ. Тэгээд дасгал хөдөлгөөнүүдийн талаар ямар байдлаар дасгал хийдэг вэ? Дасгал хийж байхдаа яаж хөдөлгөөнөө зөв хийх вэ гэдгийг талаар өөрийнхөө мэддэг сурсан бүхний бас хуваалцаж Францад бас өөрийнхөө сурж явах үедээ юуг анхаарах вэ? Францад хэрвээ очиж сурах гэж байгаа бол яах вэ? Гэх мэтчлэн хамгийн сүүлд миний оруулсан бичлэгээс нэг үзэхэд эрүүл хооллоход үнэтэй байдгүй гэдэг. Тэгээд энэ залуу эрүүл амьдралын төлөө ингээд ийм сайхан амжилтанд хүрэхийг гоё өөдрөг энэ сэтгэлдлүүдийг хүмүүст өгөөд гол нь бэлдэржуулах урлагаар
хичээлж байгаа, спортоор хичээлж байгаа залууст, хүүхдүүдэд, хүмүүст надад ч гэсэн одоо тэр зөвлөгөөнүүд нь маш гоё үн цэнтэй санагдсан. Яагаад вэ гэхээр миний хувьд бол шууд өөрөө ингээл дасгал хөдөлгөөн бас хийгээд чаддгүй. Хин нэгэн хүн надад зааж өгвөл тэрийг нь хараад уурайгаад хийх, ингэж нөгөө багштайгаа хамт илүү хийхийг бол хичээж яадаг. Тэгэхгүй болохоор яг ингээд шууд бичлэг үзэл дуурайгаал хийн гэхээр амьсгалаа зөв аваад байгаа ч юм уу, үгүй ч юм уу, булчингаа буруу хөгжүүлээд ч байгаа юм уу. Дасгал хөдөлгөөнийг бол ялангуяа энэ зөв амьсгалаа авч гаргаж зөв техниктэй хийхгүй болвол булчингаа буруу тийшээгээ хөгжүүлэх ч юм уу. Эсвэл одоо ялангуяа энэ бэлтаржуулах уралгаар хичээлж байгаа энэ төмөр өргөхөд те хүнд жингүүдийг өргөхөд хүн өөрийнхөө одоо булчингийн ачаал юм уу ямар нэгэн байдлаар шүрмсөө булчингаа гимтэх те бүр цаашлаад яс хугарах ч юм уу тийм аюул эрсдлүүд байдаг учраас юмыг аль болох зөв хийх хэрэгтэй. Тэгээд би Mongolian YouTuber түшгийн хийсэн бичлэгүүдийг бас хараад ямар гоё юм бэ те. Хүнд ингээд бас нэг бичлэг нь бас их гоё. Өөрийнхөө ингээд анх байсан одоо үеийн зургийг харьцуултыг хийгээд тэгээд энэ өөрийнхөө мэдсэн одоо бүр 2-3 жил бол яг итэвхтэй ингээд энэ бэлтаржуулах уралгаараа одоо хичээллээд явж байгаа юм залуу юм байлээ л дээ. Тэгээд энэ бичлэг нь надад бас их таалагдсан. Өөр тийм Монгол ийм гоё эмэгтэй одоо манайх ч айгүй гоё бодибилдингүй мисүүдтэй байдаг. Тэгэхээр тэдний тийм гоё сувг бичлэгүүд байдаг болов хэрвээ мэддэг бол гоё эмэгтэйчүүдийн хийж болох дасгалыг бас сэтгэлээр доор бичиж надад хаваалцаарай. Миний хувьд Mongolian YouTuber-ийн түшгийн эрүүл хооллолтын бичлэгүүдийг бас бичлэгүүдийг үзэх бас нэг сонирхолтой шалтгаан юм гэхээр өөрөө айгүйх тийм гоё хөгжилтэйгээр бичлэгээ хийдэг. Тэр нь бас ингээд сэргээгээд гоё ирч хүч аваад за тэгээд би бол яг бэлтаржуулах урлагийг бол сураад байдаг. Хичээлээд байхгүй ч гэсэн хөнгөн эрүүл хооллолт те хэрхэн өндөр болох вэ гэдэг бичлэгийг нь бол үзсэн. Миний багын мөрөөдөл бол өндөр болох гэсэн хэрвээ та нар мэддэггүй бол би намхан одоо ер нь бол за яг Азиудын стандартын хувьд бол хэмжээнд бол гайгүй л хальтаа нэг 150 хавцаа байдаг. Тэгээд багада миний нэг Америкт очихоос өмнөх мөрөөдөл маань юу гэсэн өндөр болох гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэгээд одоо бол би өөрийгөө байгаагаар нь хариулж чаддаг. Тэгтээ эрүүл тэ одоо чирэг байж амжилтанд хүрсэн тохиолдолд ингээд сайхан өөрийнхөө бүтээсэн одоо үн цэнтэй амьдралыг таашааж чадах үед эрч хүчтэй байхын тулд би бол дасгал хөдөлгөөнийг бол идэвхтэй хийж бас цэвэр хооллолт одоо аль болох ногоо, сүү, цагаан хэдээ оруулсан хоол бол эдхийг одоо хичээж ингэж бол байж байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө амьдралд хэрвээ үнэхээр амжилтанд хүрье гэж бодож байгаа бол бидний хувьд хичээлээ хийж гин, ажил дээрээ байж гин, гэртээ ирээд зургтын өмнө суулаа гэд маш олон цагийг хөшинг өнгөд байдаг. Гэтэл бидний бие бол ингэж гоё хөдөлж байхад зориулагдсан юм бие байгаа. Тэгээд аль болох та бүхэн хамгийн багадаа 30 минутын дасгалыг бол хийж агаарэ гэж би та бүхэнд зөвлөе. Тэгээд нэг сайхан амжилтанд хүрээл ингээл байж байгаа. Гэтэл нөгөө нэг элэг зүрх дотоод бөөр одоо энэ дотоод эрхтүүд нь нөөхөлттэй тэгээд дээшээ шатаарч 1-2 давхарч шатаар гарч чадахгүй амьсгаад байдаг. Хүүхдүүдтэйгээ гай гадаад тоглоод цэцэрлэг төрөлөнд явах гэтэл тэр хүүхдүүд нь гүүгөө явцдаг араас нь айхлаад гэд гүйцэж чаддгүй хамт тоглож чадахгүй байх юм бол ямар аз жаргал байх юм бэ те. Тэгээд эрт ямар нэгэн зүрх судасны өвчнөөр тэгээд хорвоог орхиж явах юм бол хайртай хүмүүстэйгээ байх цаг чинь бол ерөнхийдөө багасаад байна гэсэн. Тийм учраас эрүүл амьдралын төлөө бүгдээрээ хичээцгээ. Тэгээд өчигдөр байсан өөрөөс одоо өөрийгөө өнөөдөр би яаж сайжруулах вэ? Ирээдүйн би надад талархахын тулд би өнөөдөр юу хийх ёстой вэ гэдгийг бодож та бүхэн хийж байгаарай. Миний бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн шинээр ирсэн бол миний нэрийг Тайван гэдэг. Би ээж эхнэр. Чөлөө цагаараа бусдад амжилтанд хүрээсэй гэсэнд нь зориулж одоо та бүхэн өөрсдийнхөө амьдралыг дэлхийн хаанч байсан
сайхан амьдралыг зохицлоо чадна. Ганцхан та өөрөө өдөр болгон өөрийнхөө амьдралын төлөө хичээх ёстой юм шүү гэдэг одоо энэ урайг та бүхэндээ хүргэж байгаа ийм нэгэн эмэгтэй байна. Тэгээ хэрвээ та бүхэн мэддэг бас англи хэл сурж байгаа бол би энэ 50-аас гээ суваг дээрээ монголоор ингээд бичлэгээ хийгээд 57 гээ суваг дээрээ англиар ерөнхийдөө бол ижил давхар ингээд англиар хийдэг байгаа. Тэгээд та миний бичлэгүүдийг монгол англиар нь үзээд магадгүй яриа сонсголоос сайжруулж болох юм шүү. Тэгээд 1800-аа ерөнхийдөө бол болсон байна. Монгол англи нийлээд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн одоо өөр ямар төрлийн бичлэг үзмээр байна? Надаас асуухыг хүссэн зүйлсээ чөлөөтэй инстаграмаар эсвэл фейсбүүкээр холбогдож ааж болох юм шүү. Тэгээд 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай. Хэрвээ та өөрийнхөө амьдралын эзэн, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадна гэж бодож байгаа бол миний бүтээгдэхүүнүүдийг Америк дахь цахим дэлгүүрээс сонирхож аваарай. Үгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.